Тэгээд энэ шиг юм гарал уул нь тодорхойгүй байвал тэгвэл аяган дээр юу болох юм бэ гэхээр бид нөгөө тий бас аяга авах гээд бичлэг үзэж манайхаа дэлгүүрт ус бариа яваад байв. Хамгийн алдартай одоо шаазангийн технологиг бол Bon China гэж нэрлэдэг юм. Угаасаа л энэ ирэмэг ингээд энтерцэн энэ бол ингээд харагдахад л гоё. Магадгүй сүмнэрийн аягийг л одоо ашигласан байх вэ дээ яана. Тэгээд нөгөө нэг муу гэж одоо хэрэглэнээсээ би хасна гэдэг байгаа гарал нь үүсэл нь тодорхой биш аяганда хийгээд үтсэн чинь яасан гэж энэ ингээд хэрэглээ явцсан нь бол одоо маш муу л хүн болж таарч ин да. Тэгээд шавар аяган дээр хурдан хатаахын тулд бас зарим төрлийн химийн одоо тийм хазард гэдэг байгаа байхгүй аюултай элементүүдийг нэмж өгд юм байна л да. Мегамар гаргиминд за өнөөдрийн судлаачийн мэдээ дугаар 2-оор шал хөндлөн сэдв ярих гэж байгаа. За нэр нь юу гэхээр ер нь та аяганда хэр их ач холбогдол өгдөг вэ? Аягаас сонгохдоо хэр их ач холбогдол өгдөг вэ гэдэг асуултаар өнөөдрийнхөө мэдээг эхэлмээр санагдлаа. За тэгээд уул нь бол шал өөр удирдах ажилтны ур чадвар 2026 оны ур чадварын талаар нийтлэлийг хүргэх гэж төлөвлөж байсан. За энийг дараагийн 7 хоногт оруулаад өнөөдөр болохоор энэ аягны талаар бол заавалжгүй ярмаар юм шиг санагдлаа. Тэгээд сэдвээ дэлгэрүүлээ судалгааны ажил хайж явж байгаад энэ аяган дээр хийсэн судалгааны ажлыг олж уншлаа. Тэгээд одоо энэ видеоны төгсгөлд өнөөдөр ашигласан их сурвалжуудаа оруулах болно. Тэгээд хэрэгтэй бол та бүхэн маань ороод дэлгэрүүлээд уншаарай. За яагаад аягны талаар ярих хэрэгтэй болсон бэ гэхээр ажлын байран дээр бид нар ингээд кофего аягандаа хийж тавьчаад тэгээд тэрийг мартчихдаг ч юм уу кофе цай юу ч байсан эсвэл тэрийг ингээ өдөржингөө баг уудаг ч юм уу эсвэл усны саванда эсвэл аягандаа ус хийж авчаад тэрийг ингээ байнга ингээ баг уудаг ч гэдэг юм. Ер нь бол офисын орчинд аяг бол байнга дотроо ингээ шингэн зүйлтэй тэр нь ингээ тухайн аяган дотор их удаан байдаг. За тэгээд заавал офисын орчинд гэлдэггүй. Гэртээ ч гэсэндээ бид нар үр хүүхдүүдтэй тэр аягыг бол байнга мэдээж хэрэгэлдэг зүйлс юм аа нэг. За тэгтэл энэнд хэр их бид нэр ач холбогдол өгж байгаа вэ гэдэг асуултыг би бол өнөөдөр энэ нийтлэлийг уншиж байхдаа өөрөөсөө асуумаар санагдсан. За тэгээд энэ нийтлэл дээр гарч байгаа зүйлсүүдийг өөрийнхөө гэрт хэрэгжилж байгаа аягнууд дээрээ бас шалгаад үзлээ. Тэгсэн чинь ер нь л их муу үр дүнтэй шүү. Их муу аягнууд ашиглаж байна. Тэгээд зарим нэг дамаа ялангуяа 2 хүүхэдтэй одоо авч өгсөн ашигладаг аягнуудыг бол шууд болоод солимоор санагдлаа энэ нийтлэлийг уншаад. За тэгээд та бүхэн маань ч гэсэндээ видеогоо үзээд тэгээд танаа гэрт ер нь бол энэ видеон дээр гарч байгаачлан одоо аягандаа ер нь хэр их анхаарал хандуулж байна. За тэгээд танаа аягнуудын чанар ер нь хэр байна гэж та бодож чинь гэдгээ коммент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. За бас нэг тодруулах зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр яг үндэ бол энэ одоо би чинь ур чадвар карьертэй холбоотой зүйлийг ярьдаггүй. Тэгэхээр энэ бол миний ярьдаг сэдвч биш, миний мэрэгжилч биш. Тэгэхээр алдаатай оноотой зүйлс байгаа бол яг мэрэгжлийн хүмүүс ингээ коммент хэсэгт залруулад эсвэл бусад хүмүүсээс илүү их мэдээсэй гэж бодож байгаа зүйлсүүд байгаа бол коммент хэсэгт бас мэдээлэл хуваалцаараа гэж би хүсмээр байна. За ингээд үндсэн сэдв рүүгээ буюу аягны тухай олсон нийтлэлүүдээсээ та бүхэнд хүргэж эхэлье. За офисын орчинд ер нь гэртээ бидний түгээмэл ашигладаг аягны төрлүүд гэх юм бол шаазан, за тэгээд шавар, тэгээд нөгөө стейнлес буюу ган аягнууд гэсэн үндсэн нэг юм 3 төрлийн аягнууд. За тэгээд нэмэлтээр бол бид нэр пластик аягнууд, тэгээд цаасан аягнуудыг бол ингээд хамгийн түгээмэл ашигладаг төрлүүд юм байна. Пластик аягны талаар бол маш олон төрлийн судалгааны ажлууд бол Монгол дээр ингээд хийгдсэн, нийтлэгдсэн зүйлсүүд байгаа болохоор энэ хэсгийг ингээд орхичих. За цаасан аягнуудын талаар бол англи дээр бол маш их материалууд гарч ирж байна.
Тэгтээ өнөөдөр бол яг л офисын орчинд болон бид нэр гэртээ ингээд түгээмэл хэрэгэлдэг 3 төрлийн аяга. За тэр дундаасаа бол би бүр шаазан болон шавар гэсэн 2 төрлийг болвол хамгийн ингээд түгээмэл ашигладаг энэ хоёрын талаар л илүү их ярмаар санагдлаа. За тэгээд мэдээж шилэн аягнууд байгаа. Тэгтээ энэ талаар бас л судалгааны ажлууд болон хүмүүс зөндөө их зүйлсүүд ярьдаг учраас энийг бас орхичихъя гэж бодлоо. Шаазан болон шавар гэсэн ийм 2 янзын гол аягны төрөл байд юм байна. За тэгээд эхнийх нь болохоор би шаазангийнхэн талаар ярий. За шаазан аяган дээр болохоор хамгийн алдартай одоо шаазангийн технологиг бол Bon China гэж нэрлэдэг юм байна. Энд харагдаж байгаачлан. За тэгээд энэ бол юу гэхээр хятад аяг гэсэн үг биш юм байна. Хятадаас гаралтай шаазан шатаадаг юм технологи юм байна. За тэгээд энэ технологиор хийгдэж байгаа энэ аягнууд бол ер нь бол шаазан аяган дотроо одоо хамгийн сайн технологиор хийгдэж байгаа ийм аягнууд гэж үздэг юм байна. За тэгээд энийг та бүхэн маань яаж харах вэ гэхээр аягны чинь ингээд доотлолт нь ерөнхийдөө бол аягны тухайн гарал үүслийнхэн талаар ингээд мэдээлэлүүд байд юм байна. За хамгийн нэгдүгээрт одоо хамгийн хялбархан тухайн аягны чанарыг шалгах арга бол энэ байд юм байна. За тэгээд би гэртээ ингээд 2 хүүхдийнхаа хэрэгжилж байгаа аягны доотлуудыг ингээд шалгаад үзлээ л дээ. Тэгсэн чинь нэрэл ийм байд юм байна. Гарал үүслүүд нь байд юм байна. За тэгэнгүүт одоо жишээ нь энэ аяг шиг ингээд гарал үүсэл нь тодорхой байхгүй ингээд тий ийм байх юм бол энэ аяганд бол одоо итгэх хэрэг бол байхгүй гэж үздэг юм байна. За яг хөө мэдээж нөгөө гадналынхан цаасаа хайрцаг марцаг байсан бол тэрэн дээр одоо юу байгаа вэ гэдгээс бол хамаард юм байна. За тэрнээс биш хэрвээ ийм одоо тий ямар ч бичиггүй ийм аяг байгаа бол та энэ аяганд юусоо ч итгэж болохгүй гэж үздэг юм байна. За тэгээд шаазан аяган дээр болохоор илүү гоё нөгөө хөнгөн давуу тал нь за тэгээд маш хөнгөн. За тэгээ илүү цагаан болгохын тулд яадаг вэ гэхээр ясны одоо нэг гурил гэж ярьдаг ясыг нунтаглаад хийдэг. Тэр гурилаар ингээд зуурч ингэж хольж зуурч хийдэг. Тэгээд илүү цагаан болгохын тулд тэр ясны гурилынхын тоон одоо хэмжээ нь орсонд нь илүү их орсноороо шаазан аяга илүү гоё цагаан болд юм байна. За яг ингээ хайгаад үзсэн чинь манад яг үндэ шаазан аяга алга. За тэгээд ясны одоо нөгөө яс орж байгаа гэдэг чинь илүү байгалийн материал ингээд түлхүү орж байгаа учраас энэ бол хэрэглээнд бол одоо хамгийн сайн бас тооцогддог юм байна. За гэхдээ энэ дээр нэг зүйл анхааруулаад хэлэхэд үнэтэй л аяга сайн одоо үнэгүй хямдхан аяга л муу гэсэн юм бол байхгүй юм биш үү. Тухайн аяга үйлдвэрлэгч нь өөрөө одоо нийт хүмүүст зориулсан зах зээл дээр ингэж аяга гаргаж байгаа мó эсвэл одоо хэсэг тийм luxury буюу одоо цөөн тоогоор үнэтэй зархаар гаргаж байгаа мó гэдэг тэр тухайн зах зээл рүү чиглэж байгаа одоо маркетингийн эсвэл нөгөө сегмент одоо зах зээлээ хувааж байгаа тэр төлөвлөгөөнөөс нь л хамааруулж үн тогтож байгаа болохоос биш бүх үнэтэй аяга л олоо сайн хямдхан аяга муу гэсэн тийм одоо онол бол байхгүй юм биш үү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд дараагийнх нь болохоор шавар аяга байгаа. За шавар аяганд нь болохоор одоо манад байгаа хамаг аягнууд ер нь бол шавар юм байна. За энийг болохоор шаазан тийм гэж хайж болсон. Энэ бол шаазан юм байна лээ. Ганц байгаа. Гэхдээ энэ цагаан байгаа биш юм бараа өнгөтэй. Тэгэхээр энэ нөгөө ясных нь орцсон бодвол бага юм шиг байгаа юм. За шавар аягнууд байгаа. За шавар аягнууд дээр болохоор юу байдаг вэ гэхээр юу юм бэ? Хамгийн чухал нь хатаалт гэдэг зүйл байд юм байна. За тэгээд хатаалт муу байвал яах юм бэ? За тэгээд энэ шиг юм гарал үүсэл нь тодорхойгүй байвал тэгвэл аяган дээр юу болох юм бэ гэхээр бид нөгөө халуун зүйл, уух зүйлээ ингээл байнга энэ дотор чинь ингээ хийж ууж байгаа. Тэгээд тех тоолонд яаж байгаа вэ гэхээр энэ аяган дотор чинь ингээд нөгөө хими маш олон төрлийн элементүүд орсон байгаа. За тэгээд шавар аяган дээр хурдан хатаахын тулд бас зарим төрлийн химийн одоо тийм хазард гэдэг байгаа байхгүй аюултай элементүүдийг нэмж өгд юм байна л да. За тэгснээрээ шаврыг нь хатаалтынх нь хурдыг нь буюу хугацааг нь ингээ богиносхоод богино хугацаанд энэ шаврыг хатаад юм байна. За тэгэхээр хэрвээ тэгж хийгдсэн аяга байх юм бол эн чинь нөгөө нэг аяган дотор бидний ууж идэх зүйлүүд удаан байх тусмаа л тухайн химийн бодистой ингээд урвалт
орно. Тэгээ бидний идэж ууж байгаа бүх зүйлгүүд маань өөрөө химийн бодистой ингээд тогтмол урвалд орсоор л байх ийм эрсдэлтэй байд юм байна. За тэгээд эрсдлүүдийн талаар ингээд хайгаад үзсэн чинь за хамгийн том эрсдэл нөгөө нэг гений өөрчлөлт байна. Тэгээ гормоны өөрчлөлтүүдийг бас оруулд юм байна. За тэгээд өөр бусад төрлийн эд эрхтнүүдэд нөлөөлөх энтер гээл тэгээ хавдар үүсгэх энтер гээл ингээд одоо дурдаад байх юм бол маш олон сөрөг нөлөөллүүд бол байд юм байна. За офисын орчинд болохоор надаа нэг аягны шийдлийг бол бусдаа би хуваалцмаар санагдсан. За тэрний юу гэхээр энд харагдаж байгаачлан Ernst Young гийн офис дээр ийм ган аягнуудыг байршуулсан байсан. За тэгээ энэ нь болохоор хүмүүс нөгөө авч хэрглэжээд тэгээд буцаагаад нөгөө аяг тав угаагчтай хийчдэг. Тэгээд дараагийн нөгөө аяг тав угаагчинд нь ингээд тухайн өдөр угаагд тусаад маргааш ингээд дахиад ингээд тавьчихдаг. Өөрөөр хэлбэл олон удаагийн хэрэглээндээ энэ ган аягнуудыг ингээд оруулсан байсан. Тэгээд бид нөгөө нэг янз бүрийн байгууллагуудын ой мой болохоор ингээл ган аягнуудыг хүмүүстэй ингээл өгдөг тэгэнгүүт зарим нь маань болохоор ингээл гэрте аваач чадчих юм энд ингээ аваад тэгээ шүүгээс авандаа игээл мартчихдаг тогтмол хэрэглээнд орж чаддаггүй а зарим нь болохоор миний аяг алга болчлоо тэрний аяг гээл нөгөө адилхан аягнууд болохоор чинь ингээл юм асуудлууд бас ингээл үүсэж идэг тэгэнгүүт бас нөгөө ийм шил шаазан ийм аягнуудыг бид нар чинь офисын орчинд хэрэглэхээр нөгөөдгөө тагхгүй тэгээ халуунаа барихгүй болохоор нөгөө кофе цагаа хийгээд уухаа мартчихдаг нөгөөт нь хөрчдөг ч юм уу тийм асуудлаад айгүй түгээмэл байдаг. Тэгэнгүүт ингээ офисын орчинд халуунаа барьдаг тэгээд ийм ган аягнуудыг ингээ хэрэглээнд олон удаагийн давтамжтай нийтийн хэрэглээнд ингээ тавьчингууд нэгдүгээр энэ чинь ган уучраас удаан хэрэглээтэй байна. Хоёрдугаарт нөгөө кофе цай ууж байгаа хэрэгслүүд маань халуун хүүтнээ барих юм боломжтой байна. За тэгээд хүмүүс энэ тэнд одоо аваачаад одоо бэлэг дурсгалын зүйлс гэж тооцоод аваачаад хадгалахгүйгээр ингээ байнгын бас хэрэглээнд байна гэд ингээд олон давуу талыг үүсгэж байгаа юм байлээ. За тэгвэл бас нэг зүйл хэлье. За ингээд нийтийн хэрэглээнд ингээд аягнуудаа тавьсан ч гэсэндээ энэ нь зориулаад энийг угаадаг хүн гэж бас тусдаа гаргахгүй. Зүгээр л аяг тавгаа хэрэгэлсэн хүн нь чи хэрэглээд дууссан бол офисынхаа аяг тавгуугачинд өөрөө аваачаад хийчихнэ. За тэгээд тэрнийг орой одоо хэрвээ үйлчлэгч ажилдаг бол ажилуулчин үгүй бол зүгээр л хамгийн сүүлд гарсан хүн нь тэрийг нь ажилуулчин тэгэл болоо маргааш ирэхэд цэвэрхэн аягтай байх боломжтой. Ийм шийдэл бас офисын орчинд бол байгаа. Надаа энэ шийдэл бол үнэхээр дог шийдэл юм шиг санагдсан. За буцаагаад шаазан аяг руугаа хідүүлээ оръё. За тэгээд яаж тэгвэл одоо энэ аягнуудыг тэгвэл одоо сайн муугийн таних вэ гэд ингээ хайж үзлээ. За ингээ хайгаад үзсэн чинь ийм хид хідэн илэрцүүд гарч ирсэн. За эннийх нь нэгдүгээрт нь болохоор энийг ингээд өнгөөр нь танина гэсэн. За ингээд шаазан аягны тухайд бол өнгө нь ингээд их гүнзгий байх тусмаа өнгө нь ингээд гоё цагаан байх тусмаа бол natural буюу одоо нөгөө ясны орц өндөртөө одоо бараан байх тусмаа бол шавар болон шаазангууд ингээд холилдсон ч юм уу те өөр бусад найрлагатай байдгаа гэсэн. За тэгтээ өөр бусад найрлагатай байлаа гэд энэ учиргүй муу гэсэн үг бол биш юм байна лээ. Хамгийн гол нь тухайн үйлдвэрлэгчийнх нь одоо энэ зааварчилгаа энэ л одоо айгуу чухал гэсэн. За яг үндэ жишээ нь энэ хоёр аягийг ингээ харьцуулах юм бол манай гэрт байгаа энэ хоёр аягийг харьцуулбал энэ аягнаасаа бараг 4-5 дахин илүү үнэтэй аяг байхгүй юу? Уулна. За тэгсэн чинь энийг манай Австралид байгаа хүмүүс бараг бүгдээрээ мэдэндээ. За энэ дээр тэгээд тайлбарыг ингээд харах юм бол энэ бол шаазан юм байлээ. За тэгээд аяг тавыг угаагчанд аюулгүй. За тэгээд microwave буюу нөгөө богинолгооны зууханд аюулгүй гэж бичигдсэн байгаа байхгүй юу? Тэгсэн чинь энэ аяг нь болохоор юу вэ гэсэн чинь аяг тавыг угаагч болон тэгээд богино долгооны зууханд бол хэрэглэхгүй байх хэрэгтэй гэсэн зааварчилгаатай байсан байна. За тэгээд энэ тайлбар дээр байх юм бол энэ одоо ийм богино долгооны зуух болон аяг тав угаагчинд бити хэрэглээрэ гэсэн ийм заавар байх юм бол одоо энэ бол аягны хатаалттай зүйлсүүд бол халуун зүйлд бол тохиромжгүй хэрэглэх шаардлагагүй гэдэг ийм заалттай юм байна. Эсвэргээр одоо энэ аяг нь хямдхан ч гэсэндээ энэ бол масаар нь буюу олноор нь үйлдвэрлэгддэг ийм брендийн
аяга байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт энэ бол аяга тав угаагчинд болон микровейв буюу нөгөө богино толгойн зууханд аюулгүй гэж үзэж байгаа учраас энэ бол хатаалтын чанар нь сайн буюу халуун зүйл хэрэглэхэд асуудалгүй гэж үздэг ийм аяга юм байна. За тэгэхээр энэ одоо жишээ нь энэ бол шавар гэхдээ ямар ч гарал үүсэлгүй учраас энийг бол ингээд шууд хэрэглээнээс халж байгаа. Энийг бүр халах хэрэгтэй юм байна. Тэгэхээр та бүхэн маань өөрийнхөө гэртээ болон оффистээ хэрэглэж байгаа энэ аягнуудыг ингээд шалгаад үзээрэй. Тэгэхээр одоо шаварн дээр чанарыг ингээд шалгавал яаж шалгах вэ гэдэг одоо энэ дээр байгаа те. За ингээд өнгөөр нэгдүгээр шалгаж болж байна. За хоёрдугаарт нь ингээд дуугаар нь ингээд шалгах хэрэгтэй гинэ. За энэ дээр бол би одоо анх удаа ингэж байгаа болохоор одоо сайн мэдгүй байна. Гэхдээ үнэхээр сайн хатаалттай ийм шавар болон шаазан аягнууд байх юм бол их ийм цэвэрхэн жингэнсэн дуу гаргадаг гинэ. Тэгэхээр эндээс миний бодлоор жингэнсэн дуу гарахгүй байна. Тэгэхээр сайн биш л юм шиг байгаа юм тий. Энэ дээр за энэ бол шаазан. Гэхдээ дуу нь арай өөр байгаас. Тэгэхээр нэг ингээд ганц зүйлсээр ингээд цохих юм бол дуу нь илүү сайн гардаг гэсэн. За тэгээд гэртээ байгаа манайхаа энэ туршаад үзээрэй. Тэгээд бас дэлгүүрт очиод учиргүй цогч жагаад хагалж магалчих үе дээ. Бас анхаараарэ. За дараагаар нь шавар аяган дээр ямар байдаг вэ гэсэн чинь энэ ингээд энэ аягны дотоостол нь ингээд хагарсан байхгүй юу? Тэгсэн чинь ийм хагарал ингээд үүссэн байх юм бол энэ аяг бол муу аяг гинэ. Өөрөөр хэлбэл хатаалт нь ингээд сайн явагдаагүй муу аяг. Учираас ийм хагарлууд үүсдэг юм байна. За тэгэнгүүт ингээд адилхан аягнуудыг хэрэглээг ингээд шалгасан чинь энэ ингээд зөв зүгээр. Тэгсэн чинь энэ аяг хараа ингээд ийм их хагарал үүссэн байсан байна. Энийг сая л бас харлаа. За тэгэхээр энийг бол хэрэглээнд юусоо байлгаж болохгүй. Энэ бол одоо халуун зүйлс хэрэглэх. Ер нь бол ингээд хагарсан бол энэ хэрэглээнд юусоо байж болохгүй юм байна. Тэгэхээр авж байгаа аягнуудынхаа болон хэрэглэж байгаа аягнуудынхаа энэ дотортлыг энийг нь бас шалгаад үзээрэй гэж хэлмээрээ. За тэгээ ингээд угаасаа л энэ ирэмэг ингээд энтерцэн энэ бол ингээд харагдахад л гоё. Тэг магадгүй сүмнэрийн аягийг л одоо ашигласан байх вэ дээ. Яана. Ингээд энэ аяг ингээ хэрэглэнээс гарах хэрэгтэй аяг байсан байна. Гэхдээ нөгөө талаар бол энийг би нөгөө аяг тав угаагчинд угаацсан. Тийм учраас энэ аягны чанарт нөлөөлсөн байх. Зөвхөн хүйтэн зүйл хэрэглээд одоо ингээд сүмнэрийн байдлаар ашиглах л байсан байх гэж би бодож чинь. Тэгэхээр энийг нь ч анзаарахгүйгээр ингээ хэрэглээ явцсан нь бол одоо маш муу л хүн болж таарч байна да. За дараагийнх нь болохоор усны туршилт хийж үзэж болно гэсэн. За тэгээд энэ усны туршилтын дээр болохоор ингэсэн. Маш бага хэмжээний усыг ингээд аягныхаа ханан дээр тусаагаад үзээ. Тэгээ энэ нь ингээд аягныхаа ханлагаа нэвчээд орж явах юм бол энэ ингээд муу гинэ. Яагаад вэ гэвэл нэвччихин гэдэг чинь өөрөө энэ тухайн аяган дотор хийж байгаа шингэн зүйлсүүд чинь өөрөө тэр аягны ханлуу нэвчээд тэгээд ингээд нөгөө химийн урвалуудад орж байгаа нэвчихгүй байх ёстой гинэ. За тэгээд туршаад үзлээ. Ингээ охиныхоо хэрэгэлдэг аяган дээр ингээ маш багыг ингээ тусаагаад үдсэн чинь энэ ингээд ерөөсөө нэвчихгүй доошоо гүүгээд орчиж гин. За тэгээд нөгөө нэг муу гэж одоо хэрэглэнээсээ би хасна гэдэг байгаа гарал нь үүсэл нь тодорхой биш аяганда хийгээд үдсэн чинь яасан гэж энэ ингээ камерт харагдахгүй л юм л та. Нэрээгээсээ ингээ нэвчээд орчдөг юм байна. Хитгэн тусал ус хийнгүүд доошоо ингэ нэвчээд ингээд аяг руугаа нэвчээд орчдөг юм байна. Тэгэхээр энэ бүр үнэхээр л муу аяг байсан байж таарах нэ. За гэртээ байгаа аягнуудаа эсвэл оффистаа хэрэгжилж байгаа өөрийнхөө одоо тогтмол ууж байгаа аягнуудаа энэ туршилтыг бас би хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд манай гэрт байгаа аягнууд дээрээ санамсаргүй нэг юм нийтлэл болоод за тэгээ энийг ингээд туршаад үзсэн чинь ингээд маш олон зүйлсүүдийг бол илрүүллээ. Тэгээд энэ бол үнэхээр чухал зүйл шүү. Тэгээ бидний эрүүл мэндэд одоо анхаарахад ингээд өдөр тутмынхаа хэрэглээндээ байгаа зүйлсүүдээ. За тэгээд одоо чи оффист ажилладаг болвол мэдээж ингээд бүр байнгын л чиний аяг шингийн юмтай байж таараа. Тэгэхээр тэр чин ингээд хэрвээ бид нэр ингээд муу зүйл хэрэглэж байгаа бол ингээд тасралтгүй л урвалд орж байгаа. Тэгээ баг багаар биендээ бид нэр ийм химийн бодисуудыг шингээж байгаа юм байна шүү гэдгийг бол хэлмээр санагдлаа. За тэгээд дараагийнх нь одоо
турших зүйл нь болохоор ийм аягны ирмэгийг бас шалгах хэрэгтэй гэсэн байсан. Гэсэн бэ гэхээр аягных нь одоо энэ нийтлэлээр болохоор аягны ирмэг нь ийм одоо бөөрнки гэх юм уу да ийм зузаан ирмэгтэй байх юм бол энэ ийм нарийн ажиллагаа ороогүй тэгээд ийм шавран дээр бол тийм сайн биш гэж үзээд байгаа юм байна л та. За тэгсэн чинь энэ дээр ингээ аягны ирмэг нь ингээ дамаа ялангуяа шаазан аяган дээр ярих юм бол аягны ирмэг нь ингээд нимхэн нарийнхан байх тусмаа энэ бол одоо сайн технологиор хийгдсэн аяг гэж үздэг юм байна. Өөрөөр хэлбэл аягныхаа тэр ирмэгэн дээр хүртэл одоо тухайн үйлдвэрлэгч анхаарал хандуулж байна гэдэг чинь тэр чигтээ аягны энэ чанарт бол тэр үйлдвэрлэгч ингээд анхаарлыг маш сайн хандуулсан гэдгийг илтгэдэг юм байна. За тэгээд харамсалтай нь манай түрүү хэлсэнчлээ энээс өөр одоо шаазан гэдэг юм гарчигтай аяг байхгүй байсан учраас би тэрийг одоо гэртээ бол туршиж үзэж чадсангүй. За ингээ хайгаад үзсэн чинь энд харагдаж байгаачлан нэрээгээсээ аягны шаазан аягны ирэмгүүд нь юм нарийнхан байд юм байна. За тэгэхээр магадгүй танаа гэрт бас л байгаа шаазан гэж бичигтэй аяг байгаа бол тэрнийхээ ирэмгийг шалгаад үзээрэй. За тэр нь юм болох тэг юм одоо бөөрнки гэж байгаа байхгүй энэ нь юм хурц биш юм бөөрнки юм тэгээд зөөлөвчтэй юм шиг гэсэн байгаа юм. Тийм бөөрнкийн юм хэлбэртэй байх юм бол тэрийг бол одоо хийхэд их тийм нарийн уур хийц шаардагдахгүй учраас зарим тохиолдолд энэ аяга бол сайн биш байх тохиолдол бол байдгаа гэж энэ дээр бол хэлсэн байна. Дараагийнх нь болохоор ер нь шаазан аяган дээр болохоор ингээ харагдах байдал дээр болохоор ийм хонхорхоонууд үүссэн байх юм бол энэ бол бас тийм сайн шаазан биш гэж юм. Гэхдээ энэ болохоор илэгдэл талаасаа юм байна л да. Хэрэглээ талаасаа юм байна. Тэгээд ийм хонхорхоонууд үүссэн ийм шаазан байх юм бол энэ бол сайн биш ээ гэсэн байна. Тэгээд би хэрвээ ийм хонхорхоотой шаазангийн зураг интернетээс олж чадах юм бол энэ дэлхийд оруулчихъя. За тэгвэл ер нь бол нэг янз бүрийн тоглоом юмнууд төр байдаг да нэг юм ингээд нэг хотоогод орсон юм шиг байдаг шүү дээ тий. Тэрний талаар л яриад ах шиг байна гэж бодож байна. Шавар аягнууд дээр бол түрүүний хэлсэнчлэн нөгөө ийм цуурлууд те одоо энэ аягныг гэхэд энэ дээр ингээд цуурл үүссэн байгаа даахгүй. Тэгэхээр ийм цуурлуудтай байх юм бол энэ бол сайн биш. Эсвэл одоо хэрэглээний буруу хэрэглээ гэж бас байна. Одоо би бол магадгүй энэ аягийг би буруу хэрэглээгээр хэрэгэлсэн байх, буруу цэвэрлсэн байх гэж бодож байна. Тэгэхээр энээс болоод аяг ингэж хэрвээ цуурч гэмтсэн бол энэ аягийг хэрэглэж болохгүй. Яагаад тэрвэ гэвэл тэр тухайн цуурлаар дамжуулаад нөгөө нэг бүрхөвчин арилжиж байгаа учраас дахиад халуун буюу хүүтэн уугцуул чинь химийн урвалд орох эрсдэлтэй юм байна. За ингээд өнөөдрийн бичлэг маань энд хүрээд өндөрлөж байна. За тэгээд нийтлэлээр болвол одоо хатаалтын температур ингээд зөндөө олон зүйлсүүд бичигдсэн байсан. За тэгээ маш олон химийн нэршлүүд бас бичигдсэн байсан. За тэгээ би яг энэ салбарын хүн биш учраас магадгүй дурдаад буруу ярьчих магадгүй гэж бодоод яг ажилтан хүний хуваар те яг оффист ажилдаг ингээд тогтмол аяг хэрэглэдэг хүний хуваар эсвэл яг ээж хүний те одоо хуваар энийг өөрийнхоороо дамжуулаад хүргэлээ. За тэгээд та бүхэнд хэрэгтэй байсан байхаа гэж найдаж байна. Тэгээ бүгдээрээ өөрийнхөө хэрэгэлдэг болон үр хүүхдүүдийнхээ гэр бүлийнхээ хэрэгэлдэг аягнуудыг нэг шалгаад үзээрэй. За тэгээд шал далийн сэдв оруулчлаа. Гэхдээ энэ та бүхэнд хэрэг болох байхаа гэж би найдаж байна. За тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан бол мэдээж YouTube дээр бол subscribe дараарай. Instagram болон миний Facebook дээр байгаа лайк дараад илүү их бичлэгийг дараагийн 7 хоногийн 2 дахь өдөр за тэгээд experience share буюу өөрийнхөө алдаанаас бас хуваалцдаг бичлэгийг 7 хоног болгоны хагасаа өдөр оруулж байгаа. Тэгээд дагаад илүү их мэдээлэл аваарай. За тэгээд өнөөдөр суралцаад маргааш туршицгаая. Сараас миний бод байлаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. I was lightning before the thunder. People laughing in my classes while I was scheming for the masses.